Үнэндээ Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийн нүдгийн дугаар эхэлж байна. Үзэгч та бүгдийг азийн тэнгэр өвөх болтугай гэсэн өрөөлөөр дөрөвдөгийнхэн тохирдоор эхэлье. За ингээд үзэгч та бүгдийг өөрсдийн азийн дугааруудыг сонгосон байгаа гэдэгт итгэлтэй байна. За сонгоод та бүгдийн дугаар гарч ирсээрээ та азтан болоод за хэдэн өргөөр оролцсон тэргүй мөнгөн дүнгүй бооцоо болон өсгөө авах боломжтой дөрөвдөгийнхэн тохирол маань маш амжилттай эхэллээ. За ингээд үргэлжлээд азийн дөрөв дугаараа та бүхэн дисяд хүлээж байгаа баха. Энэхүү уран машины аль нэгэн дээр таны тгээс 9 хооронд сонгосон 4 тоо гарч ирснээр та азтан болно гэсэн үг. За энэхүү уран машин өөр өөрсдийн онцлог тоо 500 дахин 1000 дахин 2000 дахин үржүүлэн бооцоо өсгөх боломжтой. За үзэгч та бүгд магадгүй утасны дугаар төрсөн он сар өдөр азийн дугаарууд за тэгээд өөрсдөө машины арлын дугаарч байдаг юм уу тийм ээ хүн болгонд нэг өөрийн гэсэн азийн 4 тоо байдаг. Тэрхүү тоогоор оролцох боломжтой. 642 маань үргэлжилж байна. За тэгэхээр үзэгч та бүгдийг тасалбараа барин дисядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд энэхүү гурван машины аль нэгэн дээр нь таны азийн дугаарууд гарч ирсэн байгаа баха гэдэгт би бүрэн итгэж байна. За ингээд 3 дугаар зэрэг онжины машиныг хамтаа харцгаая. 9184 гэсэн тоо гарч ирсэн байна. 9184. 9184. За 9184 гэсэн тоо гарч ирсэн байна. За ингээд таны бооцоо 500 дахин өсч үржигдэж байна. За 2 дугаар зэрэг онжины машин дээр 4395 гэсэн тоо гарч иржээ. 4395 4395 гэсэн тоо гарч ирсэн байна. Ингээд таны бооцоо 1000 дахин үржигдэж байна. За 1-р зэрэг онжины машин дээр 3696. За энэ таних тэмдгүүдийг маш сайн хараарай үзэгчтэй. За эхнийх нь 6 байна тийм ээ. 3696 3696 гэсэн тоо гарч ирсэн байна. Ингээд таны бооцоо 2000 дахин үржигдэж байна. За ингээд үргэлжлүүлээд 6-ийн тохирол анхаарлаа хандуулцгаая. Мөн адил тгээс-ийн хооронд 6 тоогоор та бүхэн өрсөлдөн. 6 тоогоор өрсөлдөн. За тэргөө сонгосон тоо тгээс-ийн хооронд яг байрал дарааллын дагуу бас таарах ёстой. Яг энэхүү дарааллаараа таарснараа та 50 сая төгрөгийн азсан болох юм аа 6 тоо таарад. Хамгийн ихний азийн дугаар 9 гэсэн тоо гарч ирлээ. 9 гэсэн тоо гарч ирлээ. За хамгийн ихний азийн дугаар 9 гэсэн тоо гарч ирлээ. За хоёр дахь азийн дугаар мөн адил 9 гэсэн тоо гарч ирлээ. За ингээд тоо бол одоо тгээс 9-ийн хооронд нийт 6 тоо байгаа. Зургуулаа ижил тоонууд байж болно гэдгийг та бүхэнд сануулгын хэлье. Өөрөөр тоо биш ижил тоонууд байж болно. 3 дахь азийн дугаар 5 гэсэн тоо гарч ирлээ. 995. За ингээд 2 тоо таарснараа та 1500 төгрөгийн азтан болж байна. 3 дахь тоо таарснараа та 15000 төгрөгийн азтан болж байна. 4 дахь азийн дугаар таарснараа 150000 төгрөгийн азтан болно. За гайхалтай 4 тоо маань дахиад 9 тоо гарч ирлээ. 995. За магадгүй 9959 гэсэн утсаар эхэлж байгаа хүн бол одоо хэрвээ оролцсон бол та 150000 төгрөгийн азтан болж байна шүү. За 5 дахь азийн дугаар 8 гэсэн тоо гарч ирлээ. Мөнгийг бэлэгддэг, хязгааргүй бэлэгддэг 8 тоо гарч ирлээ. 99598. Ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болж байна. 6 дахь азийн дугаар 3 гэсэн тоо гарч ирснээр та 50 сая төгрөгийн азтан болж байна. 99598 3 гэсэн азийн дугаар гарч ирлээ. 9959 83 гэсэн тоо гарч иржээ. За ингээд энэхүү байрал дараалалаараа таны азийн дугаар таарч байвал та 50 сая төгрөгийн азтан болж байна. Эхний тооноо зурвал та сүүлээсээ бас тулгаан хараараа. Сүүлийн тоо нь 3, сүүлийнх нь 8 байх юм бол за 1500 төгрөг гээд дээшлээд 150,000, 150,000 гээд үрж дээшээ өсөө явах боломжтой юм шүү. За ингээд 1-ээс 42-ийн хооронд азийн дугааруудыг та бүхэнд харуулж байна. 1-ээс 42-ийн хооронд азийн дугааруудыг яг байрал дарааллын дагуу харуулж байна. За ингээд тоглолтод оролцуулъя. 1-ээс 42-ийн хооронд бүх цифрүүд байгаа. Энэхүү цифрүүдээс та 6 тоо сонгоод сонгосон 6 тоотой нь энэ дээр гарч ирж 6 тоод үндсэн 6 тоодоо таарах юм бол та 120 сая төгрөгийн азтан болох юм аа. За тэгээ 120 сая төгрөгийн азтан болж чадаагүй бол бонус тоотой нь таны зөрсөн тоодоо орж ирээд таарах юм бол та за 120 биш 6 дахь тоо бонус тоо таарах юм бол та 12 сая төгрөгийн азтан болох юм аа. За хамгийн ихний тоо азийн дугаар 38 гэсэн тоо гарч ирлээ. 38 гэсэн тоо гарч ирлээ. Үзэгч та бүхэн үндэсний лотерей нэвтрүүлэгтээ хамт байхыг хүсэх юм бол 2 дахь 4 дахь хагасаа өдрийн
24 хагас өдрийн 17 цагаас үндэсний лотерейн төв офс дээр хурж ирж, урт цагааны урд талд байрлах төв офс дээр хурж ирж та бүхэн нэвтрүүлэгтээ хамт оролцох боломжтой юм шүү. 2 дахь газрын дугаар 7 гэсэн тоо гарч ирлээ. 3 дахь газрын дугаар 14 гэсэн тоо гарч ирлээ. 38 7 14. 38 7 14. За тэгээд нэвтрүүлэг маань 17 цагаас бэлтгэгдээд 19 цагийн мэдээллийн хөтөлбөрийн араас үзэгч та бүхэндээ хүрдэг үлээ. 4 дахь газрын дугаар 26 гэсэн тоо гарч ирлээ. 38 7 14 26. 38 7 14 26. За ингээд 4 тоо таарсараа байрлалаараа харгалзахгүйгээр 4 тоо таарсараа та 20 мянган төгрөгийн азалсан болж байгаамаа. За 5 дахь газрын дугаар 37 гэсэн тоо гарч ирлээ. 37 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 900 мянган төгрөгийн азалсан болж байна. Байрлалаараа л нинтэнд орсон байж болно. Гагцгүй таны сонгосон 6 тоо юм уу 5 тоо 4 тоо дараа та азалсан болж байна. 6 дахь газрын дугаар 120 сая төгрөгийн азалсан дугаар 19 гэсэн тоо гарч ирлээ. 38 7 14 26 37 19. За ингээд та 120 сая төгрөгийн азалсан болсон гэдэгт итгэлтэй байна. Магадгүй нэг тоо зөрүүл та бонус тоогоо хүлээж байгаа байх. За бонус тоо маань 18 гэсэн тоо сонгогдсон гарч ирлээ. За үндсэн 6 тоон дээр та нэг тоо зөрөх юм бол бонус тоотод таарж байвал та азалсан болно гэсэн үг шүү. За ингээд үзэгч та бүгдийг азийн тэнгэрээс ингээд итгэлтэй байна. Үзэгч та бүхэн нэвтрүүлгийг үзэж амжаагүй бол Монголын үндэсний лотерей гэж Facebook пэйж дээр орж иж та бүхэн бас дугаараа харах боломжтой юм шүү азийн дугааруудыг. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Азийг атгандаа. Баярлалаа үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей